Энэ хөл толгойгүй байрандаа эргэлзсэн дүрс Монгол хүний ертөнцийг үзэх үзэл ёс заншилтай огт холбоогүй юм бол энэ яагаад хаасаагүй байдаг юм бэ? Бараг бүх зураг телевиз үүнийг ашиглах дуртай юм байна. Мэдээж өндөр гэгэн зан базаргай зохиосон халахын алтан соён бас болсон байх. Энэ дүрсийн тухай бидэнд өгдөг тайлбар болон буддизмын сургаал дээр тулгуурлан Монгол ардын хувьсгалт нам Монгол орноо хөгжүүлэх санааг бэлэгдсэн гэх сүлдээ бүтээжээ. Энэхүү сүлд нь хөл толгойгүй дүрсийг том улаан цэцэгний дунд байрлуулснаар бүтээгджээ. Энэ нь яагаад ч юмтэй хятадын хурмын бэлэг тэмдэгтээ утга нэг болчихжээ. Арга билгийг хослуулан улс орноо цэцэгжүүлэн хөгжүүлэх санаа юм гин. Би дахиад хэлье. Арга билгийг хослуулан цэцэгжүүлэн хөгжүүлэх. Мандан бадрах бус цэцэгжүүлэн хөгжүүлэх юм гинэ. Буддизм бадам ян хва цэцэг бол цэвэр ариуны бэлэг тэмдэг гэж сургадаг. Харин Монгол ёсон цэвэр ариуны бэлэг тэмдэг нь ихийн сүүн цагаан сэтгэл, ихийн сүү, малын цагаан сүү байсаар ирсэн. Харин цэцэг бол залуу нас, хэнцэр ганган боловч богинохон амьдрал бас бусдад өөрийгөө сурталчилсан завхаа зайдан нааш цааш найгсан амьдралыг бэлэгддэг. Бид улс орноо цэцэгжүүлэн хөгжүүлэх биш, харин галын дүл шиг мандан бадрах ёстой босуу.